За нэг жишээ авч үзцгээе. Нэг тэгш өнцөгт гурвалжин. За тэгш өнцөгт гурвалжин. За тэгш өнцгний энд байжиг. Энэ талын хэмжээг өгсөн. Энэ бол 10. За энэ гурвалжнаа бид нар тэмдэглэснэ А, Б, С гэдэг тийм ээ. За энэ С гэд энэ өнцөг 60. Энэ өнцөг 60 градус. Энэ тэгш учраас энд мэдээж 30 градусын өнцөг үүснэ тийм ээ. Нийлбэр нь 180 учраас. За энэ өнцөг 60 ингэж өгөгдсөн. За гэхдээ энэ 60 градусын өнцгийг за яг 30 градусаар ингээд 2 хуваач. За энэ бол 30 градус. За энэ өнцөг мөн 30 градус. За энд тэгэхээр BC талыг одоо наагаас өнцгийг яг таллан хуваасан энэ одоо шулуун энэ тогтлон тийм ээ. За энэ өнцгийг энэ цэгийг дээр жишээлбэл тэмдэглэчихье. За манай бодлого юу гэхээр за энэ бол 10 гэсэн хэмжээтэй байгаа тийм. Жишээл 10 см ч юм уу, 10 м ч юм уу, 10 км ч юм уу ингээд байж байгаа юм шиг. За энийг бол BD-г болох юм байна. Нэг зүгээр улаанаар тодруулж. За X-ээр тэмдэглэж. X-ийг X буюу одоо BD-г болно гэсэн үг л дээ. X-ийг олно гэж. За тэгэхээр нэгдүгürt энд A, B, C гэсэн одоо тэгш өнцөгт гурвалжин байгаа шүү дээ. За A, B, A, C, B гээл та. Тэгш өнцг нь A, C, B тийм ээ. A, B, C, A, C, B. Энэ гурвалжны хувьд за үүний хувьд BC тал. BC одоо катет. Энэ бол энэ А өнцөг одоо нийт бол 60 байгаа ш. 60-ын А, Б, С-ийн хувьд ирвэл тий А, Б, С-ийн хувьд ирвэл 60 градусын өнцөг байгаа ш. Тэгэхээр энэ нийт катет тангас энэ өнцгийн тангас хүчилтэй. BC юу вэ гэж. BC эсрэг катетыг налсанд 10-т хуваах юм бол энэ өнцгийн тангас тийм ээ. Тангас 60 градус байна шүү дээ. 60 градус. За тангас 60 градус бид нэр түрүүнд үндсэн өнцгийн одоо синус косинус тангасыг нөгөө ийм гурвалжингаас олно гэдэг шүү дээ. Цээжлэхгүй бол энэ 60 энэ 30 тий. Тэгээ энэ 1. За тангас 60 градус язгуур дөрвөр татанцуу. За эндээс BC бол юу татанцуу байна? BC бол 10-ыг өрчин язгуур дөрвөр байна. Энэ тал. За эндээс бид нэр X-ийг олох гэдэг шүү. Тэгэхээр одоо CD-г болоод хасчвал BC-гээс хасчих юм бол X олдох нь шүү дээ. За тэгэхээр хоёрдугаарт нь юу болох вэ? CD. За CD-г энэ гурвалжны хувьд тийм ээ. А, CD, А, D, А, CD гурвалжин А, C, D-гийн хувьд CD бол. За мөн адилхан тангас одоо 2 катет мэдгэж болохоор тийм ээ. CD-г 10-т хуваасан нь тангас 30 градус тийм ээ энэ шүү дээ. Үүний хувьд 30 градус. Энэ өнцгийн эсрэг тал нь C тавьж байгаа. За тангас 30 градус бол 3-ны язгуур дөрвөр. За эндээс CD тэнцүү. За 10 ийг өрчний язгуур дөрвөр хуваах нь 3 байна. За 3 дугаар алхам. 3 дугаар алхам бол за X тийм ээ. Манай X. X бол юутай тэнцүү гэж B, C хасган одоо C, D.
BC бол 12 зур төр 3. Хасах нь CD бол энэ үе чинь тий. Энэ хоёр байгаа шүү дээ. Хоёрыг хасаалуулах. CD бол 10 зур төр 3. Хуваах нь 3. Тэнцүү. За 3-аар энд эхнийх нь 3-аар хожуулаад хуваад өгч тийм ээ. Тэгэхээр 30 зур төр 3 асах нь 10 зур төр 3 хуваах нь 3. Тэнцүү. За тэнцүү 20 зур төр 3 хуваах нь 3. За ингээд x бол x тэнцүү 20 зур төр 3 хуваах нь 3 болох нэ.